За сайн байцгаана уу? Өнөөдөр 2023 оны 11 сарын 13. Тэгээд өчигдөр 12-нд тест дээр үзсэн чи 2 зураас гарсан. Тэгээд бас баттай болохын тулд өнөөдөр эмэгтэйчүүд имлэг орж хонд харуулах гэж юм. Тэгээд ерөөсөө хүмүүст хэлээгүй байгаа. Тэгээд хоёр талынхаа аав ээж хэлээгүй баттай болгож хэлээ гэж бодоод. Тэгээд манай найз болохоор бараг болцсон бахаа чи ямар ч очиод үзүүлэх гэдгсэн. Тэгээд өнөөдөр нэг өдөр миний амралтын өдөр болохоор үзүүлэх гээд гарах гинэ. Тэгээд амар баяртай. Өсгөө бас мэдээг байгаа. Өнөөдөр үзүүлээд тэгээд боттой болсон байвал орой хэлнэ. Йоо тэгтээ сая би эмэгтэйчүүдийн имлэг ороод хаад гаруулсан ч 4-7 хоногтой жирүүсэн байна гэсэн. Тэгээд баярлсандаа болоод ээж аав тэгээд хайр татныхаа 3-4 найзд хэлсэн. Тэгээд ер нь бол 9-7 хоног хүртлээр маш сайн гам барих хэрэгтэй гэсэн. Тэгээд подлөвчлээсээ аваарай гэсэн. Хоолоо бас сайд ирээ. Доороосоо таарч болохгүй. Тэгээд гамаа сайн бариарай гэсэн. Тэгээд миний сэтгэл санаатай гоё. Энийг л амар. Янгсан шүү. За шилүү үзүүний арын зай. Нэвшилж ирсэн харснаа. За шилүү үзүүний арын Өнөөдөр 24-7 хоног 5 өдөр болж байгаа юм байна. Тэгээд би өдөө ирсэн. Имлэг твэрсэн өнөөдөр. Хордлого ерөөсөө боохгүй. Танай дүрээд даргалаа унаад байгаалгаар. Тэгээд чи ерөөсөө нэмэгдэхгүй. Олны туршилгүй болоод байгаа. Тэгээд энэ цагаан амарч байгаа. Тэгээд буцаад явж ажиллаа энэ. Амар битүү тагл байна. Туслаа хийж байна. Энэ бүрэн дөрөлтөд олж. Тэгтээ зүгээр гойлж таа. Тийм өнөөдөр 6 сарын 17 өчигдөр 16-ны өдрөөс эхлээд хаяа жоохон бацлаад исэн. Тэгээд өнөөдөр бас ерөөхдөө жоохон бацлаад дотор мөх хоргоод тэгээд доошоо гатурж байгаа юм шиг санагдаад хана очиж үзүүлсэн. Тэгээд одоо бол 36-7 хоног 3 өдөртэй. Тэгээд татвар үзлэг хийгээ самны амсар нь бол нэгдэг байна гэсэн. Тэгээд ээгээд харсан. Тэгээд ургийн бичлэг энэ төр хийгээд одоохондоо ерөнхийдөө харсан чи гэтгсэн. Бүр царай алчжээ би.
Тэгээд би бас өөрөө охинтойгоо уулзах гэдэг амар яарад байгаа юм шиг байна уу. Хоног толоод байгаа болохоор. Тэгээд ерөөхдөө одоогондоо бол унтж яхад ингээд хоёр тишээ харж мархаж жоохон хэцүү байгаа. Ямсгаадаад тэгээ шөнө ер нь бол ойрхон шийгээд тэгээ нөгөө анхны одоо төрөлт учраас нөгөө ус гарч байгаа юм тэрэ мэдхгүй байх уу гэж дод өнөдр очиж үзүүлсэн. Тэгээд мэдхгүй айжснаас очиж үзүүлээд ямар байгаагийн мэдчихвэл сэтгэл амар байх гэж бодод. Өдөр 7 сарын 3. Миний ус бүр багасаад 5 болсон болохоор өнөөдөр сая 9:30-аас